байцгаана уу? Астрад байна. За энэ удаагийнхаа бичлэгээр би та хэдтэй 3 дугаар сарын сүүлийн 7 хоногт болж байгаа томоохон гаригуудын өөрчлөлт шилжилт чухал холбоосуудыг тайлбарлахаар бэлтлээ. За энэ бичлэг дээрээ та хэд маань оршил хэсгээ бүрэн бүтэн сонсоод тэгснээрээ өөрийнхөө ордыг сонсороо гэж зөвлөмөр байна. Учир нь яагаад вэ гэх юм бол эхлэл хэсгээ бүрэн сонсохгүй байх юм бол бүх энэ тухайн ерөнхий энергийн тайлбар тайлал танд хэдий нөгөө аль гэр дээртээ нөлөөлж байгаа гэдгийг сонсч болох ч гэсэн ямархуу нөхцөл байдалтайгаар юуг анхаарах ёстойгоор гэдгээ бүрэн ойлгохгүйгээр хандаад байгаа тул та хэдийг заавал бүтэн сонсоор гэж зөвлөмөр байна. За тэгэхээр 3 дугаар сарын энэ сүүлийн 7 хоногийн хувьд юу болоод байна вэ гэх юм бол Бархаа сайд гарагийн шулуун хөдөлгөөн, Буд гарагийн шулуун хөдөлгөөн, за түүнээс гадна хаврын тэмцэл буюу астрологийн шинэ жилийн дараахан болж байгаа наран санчир болон дэлхийн ван гарагтай холбогдож байгаа холбоосыг онцолж ярих гэж байна. За ингэснээр энэ холбоос маань дараагийн бидний 36 жилийн ирээдүйн нийгмийн төлөв бидний амьдралд өөрчлөгдөх томоохон өөрчлөлтүүдийг илтгэж өгж байгаа холбоос болж байгаа. За энэ холбоос маань ерөнхийдөө бол далайн гарагийн нөлөөллөөр зөвхөн ийм сүнслэг хөнгөн мөрөөдөмтгий холбоос биш түүнчлэн санчир гарагийн тийм хүнд бүх зүйл нь хахир хатуу төсвөр төвчээр шаардсан хатуу жил шаардсан сорилтууд дагуулсан холбоос ч биш. Энэ маань өөрөө хоньны ордонд уулзаж байгаа бодит байдал төсөөлөл хоёр холбогдож байгаа буюу тухайн дараагийн жилийн 36 жилийн мөчлөгийг идэвхжүүлж өгж байгаа үе мөч 7 хоног болж өгж байгаа. За тэгээ түрүү хэлсэнчлэн хоньны ордонд болж байгаа учраас илүү хувийн шин чанартай бие махбодын нөлөөлөл орсон. Тэгээд нөгөө талаараа ийм бид яарсан твцэн анхаарч үл боломгүй өнгөрөөж боломгүй тиймэрхүү шин чанарыг агуулж өгч байна. За тэгэхээр 2 дугаар сарын 20 хавцаа буюу энэ гал моржил гарах үед санчир болон далайн ван гараг хоёр нь хоньны ордны эхлэл хэм буюу тэг хэмд хоорондоо уулзаж өгсөн байгаа. Ингэснээрээ ерөнхийдөө бидний нөгөө түрүүн хэлээд байгаа 36 жилийн мөчлөг буюу бидний амьдралдаа өөрчлөх шаардлагатай байгаа төсөөлөд орхичихсон, мөрөөдөд орхичихсон боловч ямар нэг байдлаар бүтээж чадаагүй бодит байдлаар хэрэгжүүлж чадаагүй байгаа тэр зүйлийг маань идэвхжүүлж өгж байгаа буюу өдөөж хурцгаж бид нарыг тэр зөв чиг рүү түлхэж өгж байгаа үйлдэл болж байна. За тэгэхээр 3 дугаар сарын 22-нд нар маань өөрөө далайн гарагтай хоньны ордонд нэг хэмдээр холбогдож байна. Ингэснээрээ бид ямар нэг байдлаар ямар нэг зүйл хийхгүй юм шиг болохгүй. Цаанаасаа бүр ингээд байж ядсан, тайван бус болсон. Тэгээд яг одоо байгаа нөхцөл байдлаасаа бүр ингээд гармаар санагдсан. Нэг л юм хийхгүй бол ямар нэг байдлаар бодит үнэтэйгээ нүүр тулахгүй бол үгүй бол ямар нэг юм бүр энэ л юм байна гэсэн юм шийдвэр гаргахгүй болж юм уу үгүй бол өөрөө өөрийгөө шинжлэхгүй болохгүй юм шиг мэдрэмжүүд төрж иж магадгүй. За үүнээсээ 3 хоногийн дараа буюу 3 дугаар сарын 25-нд нар маань санчир гарагтай хоньны ордонд холбогдсноороо бүх зүйлийн ийм эрчим инээрийг өөрчлөлтөж ирнэ. Ямар нэг байдлаар тэгж мөрөөдөж байсан, том харж байсан зүйл нь байхгүй бол царнаад бид илүү хүсэж байгаа зүйлээ биелүүлж чадхаар байна уу? Биетэй дийлэхэр байна уу? Цаг хугацаанд тохиромжтой байна уу? Санхүүгийн хувьд тэр нь бүрдсэн байна уу? Харилцаа холбооны хувьд энэ таатай нөхцөл байдал бүрдүүлж үү? Тэгээд таны зан төлөв байгаа байдалтай тэр таны хүсэж байгаа зүйлд бэлэн байгаа юу? Таарж байгаа юу үгүй юу гэдгийг ерөнхийдөө бол та өөрөө өөрөөсөө асууж эхлэн өөрөөр хэлбэл бүх зүйлд илүү нухацтай хандаж эхэлнэ. За өөрөөр хэлбэл мөрөөдлөө бүтээхийн тулд бидэнд бүтэц тогтолцоо хэрэгтэй, бодит алхмууд хэрэгтэй. За биднээс тууштай байдал тэсвэр хатуужил шаардна. За түүнээс гадна бие махбодын хувьд амралт хэрэгтэй, харилцааны хувьд хэл хязгаарууд гарч ирнэ. Тухайн төлөвлөгөөний талаас гэхэд мөнгө санхүү оролцох нь байна. Энэхүү ингээ амбиц хүсэл мөрөөдөл маань ямар нэг байдлаар биднээс хүлээцтэй байх тийм зан чанарыг нэхэх гээд байна. Миний хэн болмоор байгаа тэр дүр төрх маань цаанаасаа зөвхөн сэтгэл хөдлөлөөр хандах гэхээсээ илүү үнэхээр зан чанарын маань үүднээс би өөрийгөө өөрчлөх шаардлагатай болж гин гэдгийг ерөнхийдөө бол илүү ухаарж ирж байгаа гэсэн үг юм аа. За өөрөөр хэлбэл энэ маань бүгдээрээ хоньны ордонд болж байгаа учраас хувь хүн бүрт илүү хүчтэй нөлөөлөл үзүүлнэ. За өөрөөр хэлбэл ерөнхийдөө бол танд үнэхээр чухал зүйл байх юм бол та бодиттой байдлаар тэрийгэ бүтээх гэж хичээх байдлыг танаас сорж шалгаж өгч гин гэсэн үг. Ямар нэг байдлаар хийх хаасан мөрөөдөл бол та тэнийг
одоо замхруулан алга болгоод тэр мөрөөдлөө нэг мөсөн одоо орхих цаг нь болж байгаа гэдэг байдлаар танд бүх зүйлийг одоо тодорхой болгож өгөх байдал руу түлхэж байна. За тэгтэл эдгээртэй холбоотойгоор Санжир гараг маань өөрөө Плуто буюу Дэлхийн ван гарагтай 3 дугаар сарын 29-нд эерэг холбоо үүсгэж өгч байгаа юм аа. За тэгэнгუთ энэ маань ямархуу байдлаар одоо нөлөөлөл оруулж ирж байгаа гэх юм бол ямар нэг байдлаар та ямар нэг зүйл дээр одоо анзаараагүй өнгөрөөсөн байсан зүйл тань юу байсан бэ? Юу гэхэд одоо бодит бусаар төсөөлөөд үлдээч гисэн байсан байна. Юу дэд бүтцийнхаа үүднээс илүү сул дорой байсан байна. Ямархуу одоо зүйл дээр та өөрийнхөө эрх мэдэл хүч чадлыг алдаад байна вэ? За юун дээр одоо байгаагаараа үргэлжлэх боломжгүй буюу заавал өөрчлөлт одоо тэр тухайн зүйлийг ямар нэг байдлаар эвдэх, өөрчлөх, шинээр бий болгох, байгуулах шаардлагатай байна вэ гэдгийг гэрэлтүүлж өгнө гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол бид нэр одоо мөрөөдөх буюу хий хоосон мөрөөдөх бодит бүс зүйлд автах нь илүү одоо тодорхой болж өгнө. За тэгтээ энийгээ дагаад ерөнхийдөө бол оюун ухаан бодол, бие махбод, сэтгэл санааны хувьд маш их ядрах боломжтой. Гэхдээ энэ бүх зүйлийн дараагаар бид илүү одоо ийм цэвэрхэн цэгцтэй гэхүүдээ одоо зорилго маань илүү тодорхой болж өгсөн байх болов уу? За тэгээд тэр тодорхой болж байгаа байдал маань ерөнхийдөө бол аюу тийм хөнгөн байдлаар илэрх гэхээсээ илүү хин нэгэнд одоо гомдох, тунирхах үгүй бол одоо урам хугарах за магадгүй ямар нэг байдлаар хил хязгаарууд давагдах хүмүүстэйгээ одоо чухал амьдралдаа чухал хүмүүстэй маш юм хэцүү хүнд харилцаануудын дараагаар за тэгээд төлөвлөгөөгөө өөрчилсөний дараагаар үгүй гэж одоо хил хязгаараа илүү тод томруунаар тогтоосны дараагаар ч юм уу бүх зүйл өрнөх болоо гэж бодож байна. За энэхүү бүх зүйлс маань ерөнхийдөө бол өөрөө хоньны ордонд болж байгаа учраас өмнө нь бидний мэдэрсэн загсны ордонд болсон нөлөөллүүдээс илүү одоо өөр байх болно. Энэ маань зөвхөн бидний одоо бодол оюун ухаан санаанаас илүүгээр бидний биелөө одоо халтаж орж ирж байгаа бид нар биеэр эдгээрийг одоо илүү их мэдрэх боломжтой. Ингэснээр ямар нэг байдлаар л цаанаасаа одоо ингээд нойр хүрэхгүй илүү амархан ууралж уцаарладаг болох завгүй бол ямар нэг зүйлийг хүслээ гэж бодсон ч гэсэн илүү одоо ингэж дүрлэлцсэн байдлаар хүсэх түүнээс гадна илүү одоо өөрийгөө өмгөөлж хамгаалах ч гэдэм юм уу. Аа тиймэрхүү нь одоо илүү өөр хүчтэй шин чанартай болж ирж байгаа. Өөрөөр хэлбэл одоо хоньны шинж чанарын улмаас бид ерөнхийдөө бол бүр илүү хүчтэй аль болох бүр ингэж илүү дайрсан одоо дайчин байдлаар бүх зүйлд хандах гад авах боломжтой гэсэн үг. Эдгээр гаригуудын байршил болон дараалал тохиолдож байгаа цаг хугацааны хувьд тэгэхээр биднэрт хувийн маань амьдралд ямархуу байдлаар бодит зүйлс тохиолдох боломжтой вэ гэх юм бол ямар нэг байдлаар одоо танд тааш тохирохгүй буюу одоо та нэгэнт аль хэдийн өөрчлөгдөж өгсөн байхад тэрнээс өөр байгаа нөхцөл байдлаас гинт огцом ямар байгаа мэдрэмжүүд төрөх. За үгүй бол ямар нэг өөр зүйлийг эхлүүлмээр байгаа мэт санагдаж байгаа боловч хэрхэн эхлэхээ мэдэхгүй эргэлзэж тэнэгэлзэх. За гэхдээ тухайн таны хүсэж байгаа мөрөөдөл маань одоо ингээд маш бодит боловч мөнгөний зардлын талаас илүү одоо хүнд байна гэдгийг анзаарах ч юм уу. За тэгээд таны одоо мөрөөдөл болон бодит хийж болох үйлс хоёрын тань хоорондох зөрүү хэр том байгаа вэ гэдгийг бодит байдлаар харж ажиглах. За хин нэгнийг магадгүй хайр дурлалын тал дээр өөр одоо бусад талууд дээр ямар нэг байдлаар одоо гой сайхан байж болох потенциалаар нь илүү одоо том томруунаар төсөөлж байсан бол тэрийгэ бодит бус гэдгийг анхаарч одоо хараад анзаараад хил хязгаар тавих. За түүнээс гадна ямар нэг байдлаар таны одоо чадамжаас хэтэрсэн зүйл рүү тэмүүлж байгаа учраас бие махбодоо золиосонд гаргаж түүнийхээ төлөө тэмцэх. Хэцүү боловч ер нь танд утга учиртай санагдаж байгаа одоо зам мөрийг хөөх буюу тэрнийхээ төлөө зүтгэх. За танд урам зориг өгсөн хиймээр байгаа зүйл тань чухал хэвээрээ байгаа гэдгийг анзаарсан боловч ямар нэг байдлаар таны арга барил одоо түүнд хандж байгаа бодол ухамсар үйлдэлүүд тань өөрчлөгдөх ёстой гэдгийг анзаарах боломжтой маа. Хосын харилцаанд жишээлбэл та хил хязгаараа сайн тавихгүй байсан гэдгийг анзаарч харах. За үгүй бол ямар нэг байдлаар нөгөө хүний байгаа бодит байдлаас нь илүү гой сайхан өрсөлдөж харсан гэдгийг ухаарах. За үгүй бол ямар нэг байдлаар харилцаат нь тодорхойгүй байгаа бол түүнийг тодорхойлох шаардлагатай болсон гэдгийг мэдэх.
За үгүй бол ямар нэг байдлаар та хоёр хоорондоо зохицож байгаа гэдэг нь бусад амьдралаа одоо авч явах холбох хангалттай шалтгаан биш юм а гэдгийг ухаарах. За харин ажил мэргэжил карьерийн хувьд гэх юм бол ямар нэг байдлаар одоо ийм шинэлэг түрэмгийж гэх үг бол эрсдэлтэй алхам хийх санаа гаргах боломжтойгоо тэрийгэ хэрхэн бодит байдал руу одоо хөрвүүлэх вэ гэдэг. За үгүй бол ямар нэг байдлаар цаг тусаа ажил хийх дарамт шахалт орж ирэх. За үгүй бол удирдах албан тушаалтнуудтай дарамт орж ирэх боломжтой. За үгүй бол ажил мэргэжлийн хувьд ажлаа солих, өөрчлөх, шин зүйл эхлүүлэх, үгүй бол удирдах хүсэл гарч ирэх. За үгүй бол ямар нэг байдлаар таны одоо амбиц тань буюу хүсэл мөрөөдөл зорж байгаа зүйл тань урт удаан хугацаанд байж болох үз бүтэж болох үз байна уу гэдгээ сорж үзэх. За эрүүл мэнд энергийн хувьд гэх юм бол бид ерөнхийдөө бол маш их зүйл рүү тэмүүлж одоо чиглэсэн хүсэж ирмэлцсэн хэрнээ маш их ядарсан. За ядарсан хэрнээ ачааллаа одоо даах гэж гүрийсэн ямар нэг байдлаар толгоо өвцөн өрөвссөн уур уцаар хүрсэн ачаал дарамт мэдэрсэн бүтээлч байгаа хэрнээ сэтгэл зүйн хувьд ерөнхийдөө бол бага зэргийн одоо ийм ачаалттай цуцсан за тэгээд бие махбодын хувьд ерөнхийдөө бол өөрийнхөө хил хязгаарыг давж байгаа мэт мэдрэмжүүд авах боломжтой болов уу гэж бодож байна. Гэхдээ нэг сануулж хэлэх зүйл нь гэх юм бол бид одоо хэдий тиймэрхүү нөхцөл байдал одоо дарамт шахалтанд ороод бүх зүйлийг хийж дуусгах ёстой хичээх ёстой юм шиг мэт байгаа боловч энэ нь эсэргээрээ бидний одоо мөрөөдөл урт удаан хугацаанд тэсхүү гэдгийг сорж байгаа учраас зарим тохиолдолд бид одоо байгаа зүйлсийг илүү удаанаар хүлээж авах, илүү энгийн болгох, шаардлагагүй зүйлсийг тавьж явуулах, үгүй гэж хэлэх, амрах, за тэгээд илүү бүх зүйлийг тодорхой болгох, за илүү өөртөө утга учиртай байгаа зүйлийг л одоо амьдралдаа бүтээх боломжтой шүү буюу одоо эдгээрийг анхаарад эдгээрийг хийх нь зүгээр шүү гэж анхааруулж хэлмээр байна. За тэгэхээр бид энэхүү 7 хоногийнхоо ерөнхийдөө бол дарааллыг ойлгосон буюу эхлээд далааван, санчир болон дэлхийн ван гаригуудын нөлөөллийг ойлгосон учраас энэхүү одоо зүйлс нь таны мандалт нар болон саранд хэрхэн нөлөөлж байгаа буюу амьдралын тань аль хэсгүүдийг идэвхжүүлж өгч байгаа гэдгийг одоо сонсоход илүү ойлгомжтой болсон болов уу гэж найдаж байна. За тэгэхээр энэ та хэдэд аль хэдийн одоо бодит амьдрал дээр нь мэдрэгдээд эхэлж гисэн харагдаж байгаа буюу одоо үйлчлээд эхэлж гисэн анзаарэгдсэн болов гэж бодож байна. За хэрвээ та астрологийг иймэрхүү гүн гүнзгий боловч амьдралд хэрэгтэй практикал байдлаар тайлбарлуулах дуртай бол сувгийг маань лайк дарж subscribe дарахаа мартаоцай. Тэгээд энэ бичлэгээ хадгалж аваад магадгүй энэ 7 хоног өнгөрснийхэн дараа үнэхээр тэр нь хэрэгжиж үү гэдгийг та хэд өөртөө анзаараад бичлэгнийхаа дор коммент хэсэгт заавал бичээрэй. За хэрвээ надтай холбогдохыг хүсэх юм бол бичлэгний доорх линкүүдээр надтай холбогдох боломжтой шүү. За ингээд 12 ордны тайл руу орцгоё. Хоньны орд, хоньны мандалд нар сар. За хоньны ордныхны хувьд энэхүү одоо гаригуудын хөдөлгөөн нь таны 1-р гэр дээр болж байна. Ингэснээр бүр маш хувийн шин чанартай болж байгаа. Энэ болохоор таны хэн бэ гэдэг, таны бие махбод, таны өөртөө итгэл, дүр зураг, таны амьдралын чиглэл, таны эрч хүч, амьдралд хэрхэн ханддаг хандлага зэрэг бүх зүйлээр тохиолдож байгаа учраас та илүү тайван бус, за магадгүй бусад үедээсээ илүү их мэдрэмтгий болж байгаа болов уу гэж бодож байна. За тэгээ өөрөө өөрийгөө хит их одоо ядарч сулдж байгаа маш их юм юу болоод байгааг нь мэддэхгүй дарамт мэдэрч байгаа ч гэсэн илүү анзаарч байгаа болов уу гэж бодож байна. Гэхдээ үүнийгээ дагаад ямар нэг байдлаар амьдралд тань ямар нэг зүйл заавал өөрчлөгдөх ёстой болчихсон юм шиг мэдрэмжүүд төрж байгаа болов. Ингэснээрээ та өөрөө өөрийгөө шинжлэх магадгүй гадаад төрх дүр зураг зан ааш авирынхаа хувьд за тэгээд өөрөө өөрийгөө бусдад одоо илүү одоо илэрхийлж хэлэх за түүнээс гадна ямар нэг байдлаар ямар нэг зүг чиг рүү буюу одоо ямар нэг зүйлийн араас маш юм эрч хүчтэйгээр тэмүүлж зорж эхлэх за түүнээс гадна өөрөө өөрийгөө ерөнхийдөө бол хэн болж хуурч байгаа вэ гэдгийг одоо юм харсан гинт юм одоо бодит байдалтай нүүр тулсан тиймэрхүү зүйлс одоо тохиолдох болов уу гэж бодож байна. Ямар нэг байдлаар танд одоо ингээ урам зориг төрөөд тийм хиймээр ийм хиймээр гэж санагдаж байгаа мөртлөөсөө бүх зүйл одоо манайтай хിവэрээ юм шиг одоо тодорхойгүй хിവэрээ эргэлтсэн мэдрэмжүүд дагуулж байгаа болов уу? За тэгэхээр түүнийхээ тухай яриад одоо зүгээр төсөөлөд байх гэхээсээ илүү заавал танаас одоо үйлдэл шаардаад
байна гэсэн үг. Ийм учраас та ямар нэг байдлаар өөрөө өөрийнхөө одоо хэн болж байгаа гэдгийг бүр хит их хүчээр маш хурдцтайгаар өөрчлөхөөс болгоомжлоорой гэж зөвлөмөр байна. За түүнээс гадна ядарчихсан байж хит их одоо ингэж өөртөө ачаал нэмэх, өөрийгөө шахах зүйлийг буюу одоо цуцаах зүйлийг битгий хийгээрэй. За тэгээ хэдий одоо ингэж яарад бүх зүйлийг яг одоо хийхгүй бол болохгүй мэт санагдаж байгаа боловч энэ та тодорхой хэмжээгээр бэлэн болсон гэсэн үг бас биш учраас бүх зүйлийг илүү бодлоготой төлөвлөгөөтэй хийх тусмаа энэ бүхэн танд сайнаар ирэх болно шүү. За ийм учраас ерөнхийдөө бол та өөрөө өөртөө илүү анхаарах, бусдад илүү тодорхой хэл хязгаар тавих, за тэгээд өөрийнхөө энерги болон эрч хүчийг илүү нөөх буюу одоо чухал зүйлсүүдэд зарцуулах, за бусдыг одоо удирдах чиглүүлэхдээ ямархуу байдлаар нөлөөлж байна вэ гэдгээ илүү одоо анхаарах, тэрийг илүү ухамсартайгаар хийх нь танд илүү сайхан нөлөөлөх болно. Үхрийн орд, үхрийн мандал, нар сар. За үхрийн ордныхны хувьд энэхүү гаргуудын хөдөлгөөн шилжилт нь 12 дугаар гэр дээр нь болж байгаа учраас энэ бүхэн илүү одоо юм хүчтэй чанга гэхээсээ илүү дотгошоо чиглэсэн байх болно. За 12 дугаар гэр маань өөрөө төгсгөл одоо бүх зүйлийн одоо далд зүйл рүү нь одоо ухаж орж ажиллах, ямар нэг байдлаар тавьж явуулах ёстой зүйлс болон далд ухамсар сүнслэг байдлыг илэрхийлж байдаг учраас энэ 7 хоногийн хувьд танд сүнслэг байдал талаараа илүү мэдрэг болох, за магадгүй илүү тод томрон зүйлүүдийг зүүдлэх, сэтгэл зүйн хувьд маш их юм ядрах. За тэгээд ямар нэг байдлаар та өөрөө ядарснаа ч анзаараагүй байсан бол тэр нь одоо дааж давшгүй болоод ирэх. За амралт шаардлагатай болох, ганцаараа одоо ингэж байж бүх зүйлийг эргцүүлж дүгнэх шаардлагатай болох. Амьдралаасаа тавьж явуулах ёстой байгаа зүйлсээ ерөнхийдөө бол ухамсарласан хэрнэ одоо бусдад бас тодорхой хэмжээгээр илэрхийлж чадахгүй дотроо тэрийг хадгалах зэрэг зүйлсийг мэдрэх боломжтой байна. Зарим хүмүүсийн хувьд одоо хит ядарч цуцсан буюу burnout-д орсон ямар нэг байдлаар одоо нууц өөрийнхөө айцтай нүүр тулчихсан байгаа. За үгүй бол харилцаа холбооны асуудал нь одоо хит их даамж ирчихсэн боловч бусдад одоо ил харуулж болохооргүй нөхцөл байдалд байгаа. За үгүй бол хуучин өмнө нь ямар нэг байдлаар уур уцаартай байсан гомцон зэрэг мэдрэмжүүдэд дарчихсан байсан бол тэдгээр нь буцаж гарч ирэх. За түүнээс гадна ямар нэг өөрөө өөрийгөө сүйтгэхэд байдаг болохгүй байгаад идэг буруу зүйл рүү ороод байдаг тийм зан чанаруудаа зүй тогтлоо ямар нэг байдлаар өөрөө өөрөөсөө салгаж явуулах шаардлагатай болж байна. Ингэснээрээ та ерөнхийдөө бол ямар нэг байдлаар амрах, өөрөө өөрийгөө эдгэх, ангаах, бусдад одоо хил хязгаар тавих нь сонголт гэхээсээ илүү шаардлагатай зүйл буюу тулгамцсан асуудал тань болж ирж байгаа гэдгийг илүү ойлгож ухамсарлах байх. За тэгснээрээ энэ 7 хоногийн хувьд та хэд өөртөө илүү амрах цагийг одоо олгох, түүнээс гадна ямар нэг байдлаар одоо бусад зүйлсээр өөрийгөө сатааруулахгүй байх, өөрийнхөө одоо зөв мэдрэмж зүйдэндээ илүү одоо анхаарал хандуулж хянах, юу таныг маш их ядраагаад цуцаагаад байна вэ гэдгийг олж илрүүлэх. За түүнээс гадна ямар нэг байдлаар нөгөө түрүүн болохгүй байгаа одоо зүйлсийг дуусгах цаг нь болсон гэдгийг ойлгоорой. Тэгээ ямар нэг байдлаар өөрөө өөрийгөө хит их тусгаарлахаас зайлсхийгээрэй. Түүнээс гадна таны одоо айдас буруу мэдрэмж за тэгээд хит их одоо мэдрэмжэндээ автаж байгаа байдлыг тэр мэдрэмжүүдээсээ одоо үүдэлтэйгээр бодлогогүй алхам гаргах буюу хянамгай бус байдлаар сэтгэл хөдлөлтөд авсан шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Ерөнхийдөө бол одоо энэ 7 хоног нь танд ямар нэг байдлаар одоо сүнслэг даалт ухамсарын хувьд сэтгэл хөдлөлийн хувьд бүх зүйлийг одоо цэвэрлэг тавьж явуулах түүнээс гадна дараа дараагийнхаа илүү одоо хүчтэй амьдралын хэсэг бүлэгт бэлдэх боломж олгож өгч байна. Эхрийн орд, эхрийн мандалд нар сар. За эхрийн ордныхны хувьд энэхүү гаргуудын хөдөлгөөн та хэдийн 11-р гэр дээр болж байгаа буюу 11-р гэр нь өөрөө найз нөхөд таны одоо харьяалагддаг бүлэг хамт олон нийгэм групп за түүнээс гадна ямар нэг байдлаар таны урт удаан хугацааны зорилго мөрөөдлийг илэрхийлж өгч идэг. За ингэснээрээ та одоо урт удаан хугацааны зорилгодтой нь таарсан хүмүүстэй хамтарч байна уугүй юу одоо тийм бүлэгт найз нөхдийн хүрээлэлд байгаагүйгээ хин нь одоо аль хэдийн тэрнэрт таарахгүй болчихсон байна вэ гэдгийг илүү анзаарах боломжтой 7 хоног болж байна. Ингэснээрээ та ямар нэг байдлаар шинэ хүмүүстэй одоо хамтран ажиллах за тэгээд үгүй бол шинэ одоо бүлэгт орох урт удаан хугацааны зорилго шинээр тавих түүнээс гадна
Ямар нэг байдлаар одоо урт удаан хугацаанд та боломжгүй гэж бодож байсан зүйлийгээ илүү одоо боломжтой мэтэр төсөөлж эхэлж харах боломжтой байна. Гэхдээ нөгөө эхлээд 70 гараг маань орж ирж байгаа учраас та ямар нэг байдлаар нэг найз нөхдийгөө үгүй бол бүлгийг үгүй бол одоо нийгмийн хүрээллээр тань орж ирсэн боломжийг үгүй бол одоо урт удаан хугацааны мөрөөдлөө хит их одоо гоё мэтэр боломжтой мэтэр бодит бусаар төсөөлж мөрөөдөж харах боломжтой. Гэхдээ санчир гараг маань орж ирснээрээ юу илүү тогтвортой байхаар байна, хэн худлаа яриад байна, хин одоо үнэн байна гэдэг ч юм уу тэдгэрийг нь ялгаж салгаж гаргаж ирэх болов уу? За урт удаан хугацааны одоо зорилгын хувьд гэх юм бол ямар нэг байдлаар таны одоо урт удаан хугацааны зорилго нэг биш олон байгаад тэр нь энергийг тань сарниулж байсан бол эсвэргээрээ та нэг зүйлийг барьж аваад түүнийхээ төлөө илүү тууштай байх нь зөв юм а гэдгийг бас танд ухааруулсан 7 хоног болох болов уу? За ямар нэг байдлаар бүх одоо урилга бүх одоо хамтран ажиллаж байгаа прожект за үгүй бол бүх одоо найз нөхдийн санал болон одоо нийгмийн хүрээллийн зүйлсэд зөвшөөрөхгүй байгаасай буюу тэрэн дээр анхаараасай гэж хүсэж байна. Яагаад вэ гэхээр ямар нэг байдлаар та хамтарч хийж байгаа зүйлээ одоо найзтайгаа ч бай бусад одоо бүлэг хүмүүстэй ч бай эхлүүлсэн байхад тэр маань одоо ижил их хүүргийн буюу ажлын тэнцвэртэй байдлыг илэрхийлнэ гэсэн үг биш юм а гэдгийг санаасай. Тийм учраас ерөнхийдөө бол та хэд нэг илүү утга учиртай том зорилгыг сонгож аваад түүнийхээ төлөө чиглээсэй. За түүнээс гадна одоо өөрийн орчин тойронд байгаа найз нөхөд хүрээллийг илүү цэвэрлээд ямар нэг байдлаар сул дорой найз нөхөд үгүй бол хүрээллээсээ салан илүү одоо бодиттой урт удаан хугацааны зорилгоо бодит болгох тал руу анхаарахад таатай 7 хоног болж байна. Мэлхий орд, мэлхий мандалд нар сар. За мэлхий ордныхны хувьд энэхүү гаригуудын хөдөлгөөн шилжилтүүд нь 10 дугаар гэр дээр нь байрлаж байна. Энэ маань өөрөө карьер, бусдад харагдах дүр төрх, таны нэр хүнд удирдлага, за тэгээд чиглэл болон үүрэг хариуцлага илэрхийлж өгч идэг. Ингэснээрээ та ямар нэг байдлаар илүү их үүрэг хариуцлага үүрэх ёстой юм шиг, шийдвэр гаргах ёстой юм шиг, замналыг одоо сонгох ёстой юм шиг, бусад илүү харагдах, нөлөөлөл үзүүлэх ёстой юм шиг мэдрэх болов гэж харж байна. За тэгэхээр 7 хоногийн эхэнд ямар нэг байдлаар одоо байгаа ажлаа эхлүүлмээр байгаа үгүй бол тань тааш тохирохгүй байсан бол орхимоор байгаа чиглэлээ өөрчлөлмөр байгаа өмнөөс илүү би чадах ч юм болов үгүй бол өөрөө хит дутуу үнэлээд байсан ч юм болов гэдэг мэдрэмж бодлоод орж ирэх боломжтой боловч 7 хоногийнхоо сүүлээр санчир гараг орж ирэнгууд ямар нэг байдлаар удирдах албан тушаалтайгаа чухал харилцан яриаг өрнүүлэх за тэгээ ажлын нөгөө нэг одоо цаг тусаа ажлыг гүйцэтгэх үүрэг ролын одоо шилжилтүүд болох таны удирдах албан тушаалд байж чадах хэсгийг сорьсон сорилтууд ирэх зэрэг боломжтой байна. Энэ 7 хоногт мэлхий ордныхан маань ямар нэг байдлаар сэтгэл хөдлөлөө автаад карьер ажил мэргэжлийн хувьд зөвхөн мэдрэмжэндээ авсан сонголтууд шийдвэрүүдийг битгий гаргаасай гэж анхааруулж хэлмээр байна. Түүнээс гадна ямар нэг байдлаар нийгмийн одоо бусад хүрээллийнхаа хувьд хит их өөрийгөө одоо давуулан амлах тэгээд өөрийгөө батлах гэсэн одоо зорилгоор хит их ажиллахаас зайлсхийгээрэй гэж зөвлөмөр байна. Харин ямар нэг одоо өөрийнхөө хүсэж байгаа ажил мэргэжил карьерийн хувьд нэг чухал одоо алхмыг авах түүнээс гадна одоо ажил мэргэжлийнхаа чиглэлээр илүү одоо тодорхой хүсэж байгаа зүйлээ зэгцтэй эмх зэгцтэй дистаралтай болгох. За тэгээд танд амжилт гэдэг нь юу вэ гэдгийг дахин тодорхойлох буюу тэрийг эргцүүлэнд өгнөх. За ямар нэг байдлаар ажлын тань орчин нөхцөл таны бие болон хувийн амьдралтай одоо тэнцвэртэй байдал байна уугүй юу гэдгийг ажиглан анхаарч дүгнэхэд илүү таатай үе байна. Арслангийн орд, арслангийн мандалд нар сар. За арслангийн ордныхны хувьд энэхүү гаригуудын шилжилт хөдөлгөөн та 9-р гэр дээр буюу таны ихтгэл үнэмшил утга учир амьдралыг одоо үзэх үзэл дээд боловсрол хин нэгэнд ямар нэг зүйлийг заах, хэвлэх, аялах болон урт удаан хугацааны одоо төсөөлөл мөрөөдөл ямар нэг байдлаар одоо та амьдралд сонголт шийдвэр гаргахдаа таны баримтлагдаг амьдралын үзэл баримтлалыг илэрхийлж байдаг гэр дээр тохиож байгаа гэсэн үг байна. Тэгэхээр та ямар нэг байдлаар энэ 7 хоногийн хугацаанд одоо илүү үннийг илэрхийлсэн, илүү утга учирыг хайсан, илүү эрхчлөөг эрхэмлсэн, илүү өөрийгөө одоо өсөж хөгжүүлмээр утга учирыг хайсан 7 хоног байх болов. Ингэснээрээ та ямар нэг байдлаар ямар нэг шинэ зүйлийг сурах, аялах, багшлах, заах, бүтээх, за өөрийнхөө үннийг бусадтай хуваалцах үгүй бол ямар нэг байдлаар таны одоо амьдралын том дүр зургийг буюу
танд том дүр зургаар чухал санагдсан зүйлийн төлөөнөөс шийдвэрүүдийг гаргах боломжтой байна. Ингэснээрээ та ямар нэг байдлаар зүхтаамаар үгүй бол өөр улс оронд очиод амьдарчмаар, багшилмаар үгүй бол ихтгэл үнэмшлийн хувьд бүх зүйлийг өөрчлөлмөр яг тэгээд сүнслэг байдлын хувьд ямар нэг байдлаар зөв ирээдүрөө чиглэлчихмээр юм шиг санагдаж байгаа боловч амьдралтай нь тэнийг тань хийхэд болохоор нөхцөл байдалтай байгаа билүү гэдэг нөлөөллийг санчир гараг оруулж өгч байна. За тэгэхээр арслангийн орныхны маань хувьд ямар нэг байдлаар таны одоо байгаа нөхцөл байдал буюу бодит байдал илүү юм хэцүү дарамт чахалтай юм шиг мэдэрснээс үүдэлтэйгээр эрх чөлөөрөө гүйх эрх чөлөөг эрхэмлэх үгүй бол өөрийнхөө мөрөөдлийг төлөвлөгөө мэт кит давуулан үнэлэх түүнээс гадна ямар нэг хүн философи боломжуудад ямар нэг байдлаар тэр нь таныг өдөөж өгсөн учраас сохроор идэхээс зайлсхийгээрэй гэж зөвлөмөр байна. Энэ 7 хоногт та өөртөө үнэхээр утга учиртай санагддаг зүйлсийг тодорхойлох, өөрийнхөө урт удаан хугацааны замнал юу вэ гэдгийг дахин эргцүүлж үзээд тэрэндээ илүү нухацтайгаар хандах. Өөрийнхөө утга учирыг бүтэцтэйгээр авч үзэх буюу тэрэндээ төлөвлөгөө бодит төлөвлөгөө гаргах. Таныг өдөөж өгсөн гоё санагдсан, хиймээр санагдсан буюу тэндээс урам зориг авч байгаа зүйлээ сурах хүмүүжил төсвөр төвчээртэй байх түүнээс гадна илүү тууштай байх чиглэл рүүгээ анхаарлаа төвлөрүүлж өгөөрэй гэж зөвлөмөр. Охины орд, охины мандалт, нар сар. Охины ордныхны хувьд энэхүү гаргуудын хөдөлгөөн шилжилт байрлал нь 8 дугаар гэр дээр нь тохиож байгаа ах нь 8 дугаар гэрмээ нь өөрөө дундын хөрөнгө мөнгө санхүү өөр шир татвар тэгээд ямар нэг байдлаар бусдаас ирэх тусламж сэтгэл зүй ингээд тавьж явуулж чадахгүй байгаа холбоо уялдаа түүнээс гадна дотн харилцаа итгэлцэл айдас зэргийг илэрхийлж өгч байдаг. Ингэснээрээ ерөнхийдөө бол энэ 7 хоног ямар нэг байдлаар хин нэгнээс ижилхэн хөдөлмөр зүтгэл гарахгүй байгаа. Үгүй бол та сэтгэл зүйн хувьд хин нэгэнд өөрийгөө хит их илүү золиослоод байгаа. Санхүүгийн хувьд хамааралтай байгаа ч юм уу. Үгүй бол итгэлцлийн хувьд асуудал гарч байгаа. Алдахгүй гэж айж байгаа. Өөрийгөө нээгээд өөрийнхөө сул талыг харуулахаас айж байгаа айц ч юм уу. Үгүй бол хит их зүйлийг мэдэрч байгаа тэрэндээ дарагдах зэрэг зүйлсийг мэдрэх боломжтой байна. Ингэснээрээ 70 гаруй бүх зүйлийг ийм бүдэг бадаг ойлгомжгүй болгож өгч магадгүй. Ингэснээрээ та ямар нэг байдлаар юу гэдэг энэ өөрөө явандаа ингэ шийдэгдэх байхаа нөгөө хүн маань таныг ямар нэг байдлаар ойлгох байхаа бодит байгаа байдлаас илүү бүх зүйл ингээ илүү утга учиртай байхаа одоо байгаа мөнгөний асуудал бодож байгаагаас мань гайгүй байхаа үгүй бол таны зөв мэдрэмжээр үндэслээд бүх зүйл шийдэгдэх болов уу гэсэн юм итгэл найдвар байгаад байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр 7 хоногийнхоо төгсгөл үеэр санчир гараг орж иж холбогдсноороо энэ нь болохоор ямар нэг байдлаар асуудлыг тань нэрлэх өөрөөр хэлбэл үр ширтэй холбоотой томоохон сонголт шийдвэрүүдийг гаргах, мөнгөтэй холбоотой ямар нэг чухал харилцаа ярнуудыг өрнүүлэх, тэгээд сэтгэл зүйн хувьд ийм ачаа үүрж байгаа зүйл дээрээ хил хязгаар тавих, дотн харилцааны тал дээрээ ямар нэг байдлаар үнэтэйг нүүр тулах, яриагүй байсан зүйлсүүдээ илүү гүн гүнзгий ярих ч юм уу, айцтайгаа холбоотой зүйлсийг нэрлэж хэлэх тиймэрхүү зүйлс болох болов уу гэж бодож байна. Ингэснээрээ энэ 7 хоногт хин нэгнийг аврах гэж оролдох буюу амьдралд нь хит их оролцох. Түүнээс гадна ямар нэг тодорхой ийм хилцэлгүйгээр буюу тодорхой зөвлгүйгээр бие биендээ хит уусаж автах. Түүнээс гадна нөгөө хүнийхээ сэтгэл зүйн болон санхүүгийн ачааг үүрэлцэх зэргээс зайлсхийгээрэй гэж зөвлөмөр байна. Энэ 7 хоногт харин ямар нэг байдлаар дундынхаа үүрэг хариуцлагыг илүү тодорхой болгох, хуваарлах, илүү шулуун шударга харилцаа ярнуудыг өрнүүлэх, санхүүгийн болоо сэтгэл зүйн хил хязгаарыг тавих буюу тодорхой болгох. Тэгээд ямар нэг байдлаар бүтэц тестаараа дүрм журм хэрэгтэй байгаа зүйлсийг хит өөрөөс тань мэдлээс тань хэтэрсэн юм шиг хүлээж авах зэргийг болоход илүү таатай нөхцөл байдал үе үүссэн байна. Өөрөөр хэлбэл энэ 7 хоногт ямар нэг байдлаар та өөрийгөө илүү гүн гүнзгий ангаахад хамгийн тохиромжтой үе ирсэн байна шүү. Жинлүүрийн орд, жинлүүрийн мандалт, нар сар. Жинлүүрийнхний хувьд энэхүү гаргуудын хөдөлгөөн шилжилт нь таны 7 дугаар гэрийг төвчүүлж өгч байгаа буюу хосын харилцаа, хамтрал, үйлчлүүлэгчид, гэрээ хэлцээр болон хин нэгэнтэй зөвхөн нэг нэгээрээ хоорондоо харилцах харилцааг
илэрхийлдэг гэр дээр тохиож байна. Ингэснээрээ эхний 7 хоногийнхоо эхэнд 7 гариг нь ямар нэг байдлаар ямар нэг зүйлийг хүсэх, мөрөөдөх, харилцаа холбоог одоо ийм илүү гоё сайхан болгох. За тэгээд нөгөө хүнийгээ байгаа байдлаас нь илүү өөрөөр харах. За нөгөө хүнээс тань ийм эргэлзсэн тодорхой ч юм шиг үгүй ч юм шиг одоо мессежүүд нөхцөл байдал үүсэх. За тэгээд одоо таны хосын харилцааны амьдрал дээр жишээлбэл ямар нэг байдлаар таны тодорхойлж чадж байгаагаас илүү одоо юм утга учиртай юм шиг санагдах боломжтой болов. Энэ нь одоо романтикч байж болно. Одоо үгүй бол бизнесийн холбоотой ч байх боломжтой. Гэхдээ ямар нэг байдлаар та өөрийн тань энерги ирч хүч бүх зүйл нөгөө хүн танд юу хийж өгж байгаа үгүй бол өгөхгүй байгаагаас хит их хамааралтай байгаа гэдгийг анзаарсан 7 хоногч байх боломжтой байна. За тэгтэл энэ 7 хоногийн сүүлээр санчир гараг маань орж ирж энэхүү бүх зүйлсийг одоо холбогдож өгснөөрөө та бит хоёр одоо ямархуу одоо харилцаа холбоотой юм бэ? Энэ одоо хоёр талынх юм уу? Урт удаан хугацаанд бүтгэр байна уугүй юу? За энэ одоо амьдралд юу илүү одоо болж бүтээд байна? Энэ хүнтэй хамт би амьдралаа босгоход болохоор байна уу? За үгүй бол энэ хүний хийхгүй байгаа зүйлсийг би өмнөр нь орж хийгээд байсан. Үгүй бол шалтак одоо тооцох боломжтой нөхцөл байдлуудад энэ хүн ямар ч одоо тайлбар хийгээгүй байхад би өмнөөс нь одоо шалтгаыг нь тавьж өгөөд байсан байна уу гэдгийг асуух, анзаарах боломжтой үе болж өгч байна. Ингэснээр та ямар нэг байдлаар хостойгоо илүү одоо юм гүн гүнзгий утга учиртай харилцан яриа өрнүүлэх, чухал гэрээ контрактууд хийх, хил хязгаар тавих. За тэгээд ямар нэг байдлаар одоо тэр харилцааныхаа үнэн бодит зүйлийг харж чадахгүй байсан бол тэрийг одоо харах боломжтой гэсэн. За тэгэхээр энэ 7 хоногт жинлүүрүүд маань ямар нэг байдлаар хоорондоо таарч тохирж байгаа буюу таталцж байгаа гэдгээ ямар нэг байдлаар тодорхой байдал гэдгээс ялгаж салгаж андуурах вэ гэдгээсээ одоо болгоомжлоорой. За түүнээс гадна харилцаагаа бүтээсэй гэж хүссэн хүслээсээ үүдэлтэйгээр нөгөө хүнийхээ одоо ийм маш болж бүтэхгүй байгаа шин чанаруудыг анхаарахгүй өнгөрөөх вэ гэдэгтээ бас болгоомжтой хандаарай. За энэхүү энергийг буюу энэхүү 7 хоногийг ямархуу байдлаар одоо ашиглавал юу хийвэл хамгийн зөв тохиромжтой сайхан байх вэ гэх юм бол та юу хэрэгтэй байгаа вэ гэдгээ ерөнхийдөө нөгөө одоо хостой болон одоо магадгүй бизнесийн хамтрагч бүх зүйлдээ илүү тодорхой хэлэх одоо хоорондынхоо зөвшөлтсөл ярьж байгаа зүйлийг илүү тодорхой болгож наривчлах. За тэгээд та өөрөө өөртөө болоо харилцаанд тавьж байгаа шалгууруудаа илүү тодорхой болгох. За бүх зүйл нухацтай болоод ирэх үед хэн илүү тогтвортой бодтой байж чадж гинэ гэдгийг анхаарахад илүү тохиромжтой үе юм аа. Өөрөөр хэлбэл энэ гаригуудын нөлөөгөөр ямар нэг байдлаар та хоёр бие биендээ үнэн чудраг байж чадах юм бол илүү одоо ийм бие даасан төлөвсөн сайхан харилцааг үүсгэх боломжтой. Ямар нэг байдлаар тоомжгүй хандаад буруу зүйл хийх юм бол дараад нь илүү адармаатай нөхцөл байдалд орох боломжтой байна. Хилэнцээ орд хилэнцээ мандалд нар сар. За хилэнцүүдийн хувьд энэхүү гаригуудын хөдөлгөөн шилжилт нь та бүхний 6 дугаар гэр дээр буюу ажлын орчин нөхцөл, хувиар, дадал зуршил, эрүүл мэнд, бие, за бүтээмжтэй байдал, стресс, за тэгээд өдөр тутмын тань амьдралыг одоо тогтоож байдаг системийг илэрхийлж өгдөг гэр дээр байрласан байна. Ингэснээрээ та ямар нэг байдлаар бүр ингээд дургуйтай нь хүрсэн бүх зүйлийн одоо ард орчихсон, хоцорчихсон юм шиг хит их ажилласан юм шиг бие махбодын хувьд болон оюун ухаан бодол санааны хувьд ядарсан эрт хүчгүй одоо цуцсан мэдрэмжүүдийг авах боломжтой байна. За энэ 7 хоногийнхоо ихэнх үед 70 гараг орж ирснээрээ та юуг чухалчлах ёстой вэ? Ажлын ачаал, эрүүл мэндийн дадал зовшил юу одоо тулгамдаад ирчихсэн байгаа вэ? Юу таны энергийг сорж байгаа вэ? Юу яг одоо надад илүү одоо туслаад болж бүтээд байна вэ гэдгийг ойлгохгүй эргэлзэх боломжтой байна. За тэгээд 7 хоногийн сүүл үеэр санчир гараг орж ирснээрээ бүх зүйлийг одоо төгс бис байсан ч гэсэн бодит байдлаа харж дүгнсний үндсэн дээр илүү эмх зэхстэй болгоход тань тусалж өгнө. Ингэснээрээ та өөрийнхөө хуваарийг одоо шинжлэх ажлын ачааллаа илүү зэгцэлж авах. За тэгээд магадгүй ямар нэг байдлаар хит их одоо өөрийгөө золиод ачааллуулад байсан бол тэхээ болохоор шийдэх. За тэгээд эрүүл мэндийн хувьд ямар нэг байдлаар та заавал одоо анхаарахгүй бол нөхцөл байдал үүсэх. Таны бие болоо одоо хоримтлуулж байгаа стресстэн таны одоо бодож байгаагаас илүү хит их даваад ирчихсэн, тулаад ирчихсэн байгааг анзаарах болов уу. За тэгэхээр хилэнцүүд маань
Ачаалтаар одоо өөрсдийнхөө одоо байдаг ажилтг чадамжиндаа ажиллах гэж хичээх, өөрийнхөө ядарч туцсныг одоо анхаарахгүй тоохгүй өнгөрөөх гэж оролдох. За тэгээд өөрийгөө ерөнхийдөө одоо ажиллаар буулгах гэж хичээхээс зайлсхийгээрэй гэж зөвлөмөр байна. Энэхүү 7 хоногтоо ямар нэг байдлаар өөрийнхөө хуваарийг илүү зэгцтэй амархан энгийн болгох. За энерги алдаад байгаа зүйлсийгээ анзаарч тэрэн дээрээ илүү ажиллах. За тэгээд өөрийнхөө чадамжийг эрч хүч энергийг бодитоогоор одоо үнэлж дүгнэх. Бие махбод болон одоо мэдрэлийн систем тогтолцоогоо ямар нэг байдлаар ийм дуусашгүй ундрах мэт бодохоо хандхаа болоорой гэж зөвлөмөр байна. Өөрөөр хэлбэл энэхүү 7 хоногийг та илүү нухацтай авч чадах юм бол илүү ийм практикл бодиттой сайжруулалтуудыг гарах боломжтой байна. Номын орд, номын мандалд нар сар. За номын ордныхны хувьд энэхүү байршлууд нь таны 5 дугаар гэр дээр тохиож байгаа гэсэн үг байна. 5 дугаар гэр маань өөрөө романтик харилцаа бүтээлч байдал, бидний амьдралаас авдаг таашаал, бидний өөрийгөө илэрхийлэх байдал, баяр баясгал, хүүхдүүд, за тэгээд таныг одоо амьдралд амьдарч байгаа мэдрүүлдэг сайхан мэдрэмжүүдийг илэрхийлж өгдөг. За ингэснээрээ ямар нэг байдлаар таны бүтээлч одоо зан чанар байдал одоо сэргээгдэх өдөөгдөх. За тэгээд романтик харилцаа илүү одоо өрнөлтөө болж эхлэх. За тэгээд ямар нэг байдлаар та өөрөө ямар нэг зүйлээс ингээ илүү их урам зориг авах, өөрийгөө илэрхийлэхэд илүү бэлэн болох, бусдад одоо харагдаж танигдмаар мэдрэгдмээр санагдах. Түүнээс гадна амьдралд нь одоо юу утга учиргүй одоо амьд биш мэт уйтгартай гонигтай болчихсон байна гэдгийг илүү анзаарах болно. За ингэснээрээ 7 хоногийн ихэнх үед ямар нэг байдлаар та романтик харилцаа бүтээлч одоо ийм төлөвлөгөө зорилго, за тэгээ өөрийнхөө потенциал болон юу байж болох вэ гэдгийг ямар нэг байдлаар илүү мөрөөдөж төсөөлөх боломжтой. За тэгээд 7 хоногийн сүүл байдлаар санчир гараг маань орж ирснээрээ та өөрөө бүтээлч байдалтай нь хэр бодиттой вэ? За тэгээд хосын харилцаа, романтик харилцааны илүү гүн гүнзгий одоо үнэн бодит байдал. За хүүхэдтэй холбоотой ямар нэг байдлаар одоо өөрийг хариуцлага гарч ирэх зэрэг зүйл тохиох боломжтой байна. За тэгэхээр номууд маань энэ 7 хоногт ямар нэг байдлаар одоо бодит бус буюу хийсвэр зүйлд дурлагаас зайлсхийгээрэй болгоомжлоорой гэж зөвлөмөр байна. Түүнээс гадна зөвхөн одоо та хоёр хоорондоо таарч зохирж байгаа гэдгээс гадна нөгөө хүнтэй нь одоо нэг ааш зангаараа тогтмол танд одоо энерги зориулж байна уугүй гэдгийг бас анхаараарай. Бүтээлч одоо түүнээс гадна ямар нэг урам зориг орж ирсэн гэлээгээд тэр нь одоо таны ажил дууссан үг биш шүү гэдгийг бас сануулж хэлмээр байна. Энэхүү 7 хоног маань өөрийнхөө авьяас чадварыг илүү нухацтай авч үзэх. За тэгээд хайр дурлалын асуудал дээр илүү товч тодорхой одоо томруунаар хандах ярих. За тэгээд өөрийнхөө бүтээлийг илүү одоо эмх зэхсдэг бүтэц стараатай болгох. За түүнээс гадна амьдралдаа оруулж ирж байгаа зугаа цэнгэл баяр баясгалыг одоо таныг амьдралынхаа зорилгот хүрэхээс холдуулж байгаа гэхээсээ илүү тэрнлүү чиглүүлж өгсөн зүйлсийг сонгоорой гэж зөвлөмөр байна. Материйн орд, материйн мандалд нар сар. За материйн ордныхны хувьд энэхүү холбоос гаригуудыг хөдөлгөөн шилжүүлсэн та хэдийн 4-р гэр дээр болж байгаа. 4-р гэр маань өөрөө гэр бүл, гэр орон, за сэтгэл зүйн одоо үндэс суурь, таны хувийн амьдрал болон та одоо хинч хараагүй байхад та хаана тав тухтай сайхан мэдрэмж авдаг вэ гэдгийг илэрхийлж өгч идэг. Сэтгэл зүйн аюулгүй байдлыг тань илэрхийлж өгч идэг гэр байгаа. Ингэснээрээ та цаанаасаа одоо гэртээ тав тухгүй одоо байж ядсан мэдрэмж авах. За ямар нэг байдлаар сэтгэл зүйн хувьд илүү одоо ийм тогтворгүй реакц одоо илүү үзүүлэх. Гэр бүлийн одоо ийм баг зэргийн дарамт шахалтыг илүү их мэдрэх. За түүнээс гадна гэр бүлд илүү их анхаарал одоо хандуулах шаардлагатай байгаа гэдгийг анзаарах. Таны хувийн амьдрал одоо амьдралын тань бүх зүйлс рүү нөлөөлөд байгаа гэдгийг илүү ухаарах боломжтой болов уу гэж бодож байна. За 7 хоногийнхоо ихэнх үед далайван гараг орж ирснээрээ та юуг өөрчлөх ёстой одоо ямархуу байдлаар гэр бүлийн асуудал орон зайдаа хандах ёстой гэдгийг мэдэхгүй төөрөлдсөн байх болов уу гэж бодож байна. За ингэснээрээ ямар нэг байдлаар одоо гэр бүлийн орчин нөхцөлд ямар нэг зүйлийг өөрчлөх шаардлагатай юу байгаагаар нь үлдээх үү гэдгийг мэдэхгүй байх ч юм уу. За үгүй бол одоо гэр бүл орчин одоо тухайн хилээд байгаа зүйлсүүд дээр гарч байгаа өөрчлөлт нь бүр урт удаан хугацааныхан болов төр зүрийнхэн болов гэдгээч ялгаж салгахгүй төөрөлдсөн мэдрэмжүүд авах болов. За тэгээд 7 хоногийн сүүл үед санчир гараг орж ирснээрээ үндэс суурь тань ерөнхийдөө бол одоо докторгүй байх юм бол бусад бүх зүйлч гэсэн
тогтворгүй байх болно гэдгийг тань сануулж өгнө. Ингэснээрээ гэр бүлийн одоо орчин нөхцөлд хил хязгаар тогтоох шаардлагатай болох, за үгүй бол одоо нүүдэл цуудлагатай холбоотой шийдвэр гарахгүй бол болохгүй болсон гэдгийг, за үгүй бол амьдарч байгаа орчин нөхцөлтэйгээ холбоотой одоо гэр бүлтэйгээ холбоотой чухал одоо харилцан ярианууд өрнөх, за өөрийнхөө хувийн амьдралыг илүү нууцлах шаардлагатай нөхцөл байдал үүсэх боломжтой байна. Ийм учраас та хэд ямар нэг байдлаар гол асуудлаа шийдэхгүйгээр, тодорхойлохгүйгээр өөрийгөө өмгөөлж хамгаалах. За тэгээд сэтгэл зүйн хувьд одоо юм таагүй тухгүй байгаа байдлаа зүгээр л одоо ямар нэг хурдан шийдэх гэж оролдох зэрэгээс зайлсхийгэр гэж зөвлөмөр байна. Ингэснээрээ одоо энэ 7 хоногтоо гэр бүлийнхаа одоо орчин нөхцөл бүх зүйлийг илүү тогтвортой байлгахаар шийдэх, тэдгээрт одоо бодиттой алхмууд авах, сэтгэл зүйн хувьд илүү тодорхой хязгаар тавих, за түүнээс гадна өөрийнхөө одоо дотоод аюулгүй байдлыг юун дээр үндэслэж байгаа вэ гэдгийг илүү баттгах, тогтвортой болгох. За түүнээс гадна таны хувийн амьдралтай холбоотойгоор таны ирээдүй лөө одоо чиглэсэн таны энергиээс орсон гэхээсээ илүү ирээдүйг тань баттгаж өгсөн тиймэрхүү сонголтуудыг гаргахад илүү таатай 7 хоног болж байна. Хумхын орд, хумхын мандалд нар сар. За хумхны хувьд энэхүү гаригуудын нөлөөлөл нь та хэдийн 3 дугаар гэр дээр болж байна. 3 дугаар гэр маань өөрөө харилцаа холбоо, бодох, ярих, бичих, сурах, сонголт шийдвэрүүд болон ойрын одоо зайны аялал, гэрээ контракт болон одоо өдөр тутмын орчин нөхцөлийг илэрхийлж өгч идэг. Ингэснээрээ та ямар нэг байдлаар маш олон шинэлэг санаанууд одоо төрөх, за тэгээд илүү чухал зүйлийг одоо бусадтай хуваалцахад бэлэн болох, бусдад заах, бичих ямар нэг зүйлийг одоо хуваалцах, харилцан наймаалцах зэрэгт бэлэн болсон. За түүнээс гадна таны одоо хэлж ярьж буй зүйл ямар нэг байдлаар одоо нэлээд том үр дагавартай болсон гэдгийг анзаарах боломжтой үе ирж байна. 7 хоногийн ихэнх үед далайн гараг орж ирснээрээ бүх зүйлийг одоо илүү сэтгэл хөдлөлд автсан бөгөөд бэлэг тэмдэг бүхий болгож байсан бол 7 хоног одоо яваад ирэх тусам та хэлмээр байсан зүйлээ юу гэдгийг одоо анзаарч мэдэж чадахгүй байсан бол илүү нарийн болно. Одоо өөрийнхөө хэлж байгаа үгэнд илүү өөрөг хариуцлага хүлээж эхлэх бөгөөд хэлж байгаа зүйлээ ч гисэн үүрэх чадамжтай ямар нэг байдлаар мантай одоо нөхцөл байдлаас юм хэлээгүй илүү нухацтай үг хэллэндээ аюухан бодолтой хандах нэ. Ингэснээрээ таны амьдралд ямар нэг байдлаар чухал харилцан яриа өрнөх, үгүй бол гэрээ хэлэлцээр хийх одоо хэлэлцээрт зөвшөлтөөнд хүрэх, хин нэгнээс ямар нэг байдлаар одоо таны бүх бодож байгаа зүйлийг өөрчилж болохгүйц мессеж үгүй бол тиймэрхүү зүйл ирэх, таны одоо бодож гэж байгаа одоо байдалтай нь илүү одоо эмгэг цэгцтэй болох шаардлагатай гэдгийг анзаарах болов. Тэгэхээр хумхууд маань хэд хурдан ямар нэг зүйлийг ярих, за тэгээд утга санаагаа одоо өөрийнхөө хэлж байгаа зүйлийг илэрхийлтэл таныг одоо ойлгочихсон гэж бодоод өнгөрөх, оюун ухаан бодол санааны хувьд одоо хит их юм завгүй бүх зүйлийг боловсруулж чадаагүй байж байхдаа чухал шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй гэж хэлмээр байна. За тэгэхээр энэ 7 хоногт үг яриандаа илүү анхаарад хүүхэд нь илүү одоо хүн дээр тусч байгаа, жин дааж байгаа гэдгийг ойлгох юм бол маш хүчтэй харилцаа холбоог үүсгэх боломжтой 7 хоног болж өгч байна. Загасны орд, загасны мандалд нар сар. За загасны ордныхны хувьд энэхүү гаригуудын шилжилт хөдөлгөөн нь та хэдийн 2 дугаар гэр дээр тохиолдож байгаа. За 2 дугаар гэр маань өөрөө мөнгө хөрөнгө, таны өөрийгөө үнэлэх үнэлэмж, таны үнэт зүйлс, эд баялаг, үн цэн, за ямар нэг байдлаар хичээл зүтгэл болон материаллык одоо зүйлсийн тал дээр юуг таныг бүтээж байгаа вэ гэдгийг илэрхийлж өгч идэг. За ингэснээрээ энэхүү 7 хоногийн их хэсэгт ямар нэг байдлаар та хөрөн мөнгө санхүүгээ ихсгэх хүсэлтэй байх. За ямар нэг шин зүйлийг эхлүүлэхийг хүсэх. За тэгээд ямар нэг байдлаар өөрийнхөө одоо үнэлгээ цалингаа нэмүүлэх ч юм уу. За үгүй бол үйлчлэгээ үзүүлдэг байлаа гэж бодоход цалин хөлсөө нэммээр санагдах боломжтой. За гэвч 70 гарагийн нөлөөллөөр та ямар нэг байдлаар тоотой зууралдахаас одоо айх, за ямар нэг байдлаар сэтгэл хөдлөлтөө автаад худалдаа авалтууд бодлогогүйгээр хийх, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ одоо бага байлгасан хിവэр байх, тутам үнэлэх түүнээс одоо ямар нэг бүтэцгүйгээр бүх зүйл сайжрах болов гэсэн итгэл найдвартаа одоо зуурж үлдэх. За түүнээс гадна мөнгөтэй холбоотой одоо ийм цуцсан, ядарсан айдсаас үүдэлтэйгээр завгүй бол хит одоо ийм мөрөөдсөн төсөөллийн одоо тиймэрхүү өнцгөөс мөнгөтэй холбоотой сонголт шийдвэрүүдийг
гаргах боломжтой юм аа. За тэгснээрээ энэ 7 хоногийн төгсгөл хэсэгт санчир гарагийн нөлөөлөл орж ирснээрээ та өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй илүү бодиттой одоо нөлөөлөл үзүүлэн сонголт шийдвэрүүдийг гаргах боломжтой болно. Ингэснээр та ямар нэг байдлаар а, юуг одоо ямархуу одоо үн цэнтэй зүйлд үн оруулж тоочж байгаа билээ. За түүнээс гадна таны энерги ирч хүч хэр байдлаар үнэлэгдэх боломжтой юм бэ? Таны бүтээж байгаа зүйл хэр үнцэнтэй вэ зэргийг илүү боддоор дүгнээд мөнгөтэй холбоотой сонголт шийдвэрүүдийг гаргах, үнээ өөрчлөх, за тэгээд үгүй бол илүү санхүүгээ зөв захиран зарцуулах, за тэгээд мөнгөө одоо хуваарлах, зарцуулахтай холбоотой өөр хүмүүстэй чухал харилцан яриануудыг өрнүүлэх, за тэгээд мөнгө болон өөрийгөө үнэлэх үнэлэмж нь хэр одоо танд чухал нөлөөтэй байгаа зэргийг илүү гүн гүнзгий анхаарч ойлгох боломжтой гэсэн үг юм аа. За тэгэхээр загасны ордныхан маань энэ 7 хоногт айцаас үүдэлтэйггүй бол одоо ийм хангалтгүй мэд мэдрэмжээс үүдэлтэйгээр хит их мөнгө зарлахтаас болгоомжлоорой. За тэгээд ямар нэг байдлаар тодорхойгүй мэдрэмж авсан бол байсан ч гэсэн өөрийгөө дутуу үнэлэхээс сэргийлээрэй. За түүнээс гадна айцаас үүдэлтэйгээр өөрийнхөө үн цэнийг бити унгаагаарай гэж зөвлөмөр байна. За энэ 7 хоногт өөрийнхөө санхүүдээ илүү бодит байдлыг харж нүүр тулаа ажиллахад тохиромжтой. За өөрийнхөө энергийг илүү үнэлэх, түүнээс гадна та өөрийнхөө сонголт болон одоо эрч хүчийг илүү ухаалгаар захиран зарцуулах. За тэгээд богино хугацааны одоо тань сэтгэл санааг тань амраасан зүйл гэхээсээ илүү урт удаан хугацаанд өгөөжтэй байх мөнгөтэй холбоотой шийдвэрүүдийг гаргахад таатай 7 хоног болж өгч байна. Бичлэгтэйгээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгүүдийг маань цаг алдалгүй хүлээж авахын тулд subscribe дарж лайк дарахаа мартаоцай.